Намайг янзмаа давглан гэдгээ. Би энэ Баянзүхтэд 98 онд ирсэн. Үнцэнтэй байлгүй хаа. Малалж яваахаа ирхэн тэгээд энэгээрээ л бид нэр амьдэрдэг болохоор чинь хамгийн үнцэнтэй мал юм гэдэг. Хүүхдээ ахт бол аав ээж нар бол манайх хүүхдээ байсан да. Тэгэл малыг ингэж тэгэж саадаг инээд тэрэ сүү сайлаа ингэж хийдэг зааж өгчлөөс. Ойлоо дуулаад бүжиглээд авах. Би өглөө босоод цайгаа чанал дээжээ өргөөл тэгэл үнийгээ саагаал тэгэл мал хунараа бэлчээгээл тэгэл баашээс гадуур хамаа хийгээл тэгэл ороо хоосондоо хийгээл захаас мазаа хоцоосаа тэгээд амтэрсэн да. Зүгээр л энэ л хийх гэж байгаа юм. Энэ да. Амьдралын баяр ёслол нь бол хүүхдүүдтэй л гэжлэн л дээ. Хүүхдүүдтэй өө боломжуулж өгнө. Тэгэж ингэ сургаал. Газар нутагтай хайртай байлгүй яхаа. Яагаад тэгэл одоо энэ малж байгаа малаа өсгөн тордно. Тэгээ тэр бүгдээ бол хүчин төтгөж хайртай байдаг. Малчин амьдралаараа амьдрах дуртай юм бол мал ингээд бэлчээж явж байхад бол нэгт байгалийн чимэг ирээдүйн төлөвлөгөө гэж юу авахтай байхгүй. Ингээл малаараа маллал ингээ явах л. Манай зовсон юм одоо байхгүй. Амгалан тайван л.